Хэрэв бид Бурхны таалалд нийцвэл айхартай зүйл тохиолдох болно. Өөрөөр хэлбэл бид амьдралынхаа бүхий л явцад Бурхны дэмжлэгийг авч эхэлдэг ба тэр бидний хийж байгаа бүх зүйл дээр тусламжаа харуулдаг бол. Ингэхдээ зөвхөн сүнслэг зүйлдер ч биш. Эсвэл биднийг иш үзүүлэхээр, гар тавихаар, Бурхныг магтахаар ч юм уу залбирахаар сүм рүү ирэхэд ч биш. Харин бидний өдөр тутмын амьдралд ажил, гэр, сургууль, соёл, худалдаа, наймаа хийхдээр ч тэр тусламжаа харуулж байгаа нь мэдрэгддэг. Бид хаач байсан бидэнд түүний тусламж хэрэгтэй байдаг шүү дээ. Бурханд бид таалагдах юм бол тэр бидэнтэй хамт байж бидэнд бүх талаар тусалдаг. Хэрэв бид Бурхны тааллыг олох юм бол өвчин эмгэг гээд ямар ч хэцүү цаг мөчид түүний гар бидний дээр сунгаатай байна. Хэн нэг нь магадгүй эдгэршгүй өвчин тусаад эмчнэр туслаж чадхааргүй болсон байсан ч санаа зовох шаардлагагүй, шаналлах хэрэггүй. Зүгээр л Бурхан руу хандаад залбирах хэрэгтэй. Хэрэв бид бүх зүйл дээр Бурханд таалагдах юм бол тэр бидэнд гар сунган туслаж, биднийг тайтгаруулж, бидэнтэй хамт байх болно. Ямар ч салбарт, ямар ч үүрэг даалгавар авсан бай. Амьдралын цаг мөч тутамд бидэнд туслахаар Бурхан дэргэдмэн байх болно. Яагаад гэвэл бид түүнд таалагдахыг хичээж байгаа болохоор. Хэрэв бид ийм байж чадвал түүний гар үргэлж бидний дээр сунгаатай байх бөгөөд тэр бидний залбирлыг сонсох болно. Учир нь тэр биднийг хараад энэ хүн миний таалалд нийцэх гэж хичээж байгаа тул би энэ хүнийг ивэх болно гэж хэлэх юм. Ийм байдлаар Бурхны ивэл үргэлж бидэнтэй хамт байх юм. Үүнийг бид Бурхны тусламж буюу Бурхны дэмжлэг гэж нэрлэдэг. Бурхны дэмжлэг гэдэг нь түүний бидэнд үзүүлж байгаа тусламж, хамгаалалт, тайтгал хийгээд бидэнд сүнслэг болон материаллык зүйлсийн үүдийг нээж өгөхийг хэлж байгаа юм. Бурханд таалагдах гэж хичээж байгаа итгэгч бүр үүнийг мэдэх ёстой. Үүний тулд хамгийн чухал нь бид өөрсдийнхөө сул тал, алдаа дутагдал, сөрөг бодлуудаа таних мэдэх хэрэгтэй. Бид өөрөөсөө бусад хүмүүст хандах миний хандлага ямар байна вэ? Энэ хүнийг хараад би юу мэдэрч байна вэ? Хайр уу? Дотн хандлага уу? Чигч зөв сэтгэл үү? Баяр хөөр үү? Эсвэл магадгүй энэ хүнд би дургүй байна уу? Үл тоосон байдал гаргаж байна уу гэж үргэлж асууж байх хэрэгтэй. Учир нь хэрэв сөрөг хандраг гаргаж байгаа бол энэ нь аюултай юм. Бидний дотор нэг зүйл болохгүй байна гэсэн үг. Үүнийгээ бид өөрсдөө ч анзаараагүй байж болно. Нэг удаа надад миний дотор атаахал байгаа юм уу гэж өөрөөсөө асуух шаардлагатай болсон нэг зүйл тохиолдсон юм. Би нэг хүнд дургүй байгаагаа анзаарсан юм. Би тэр хүнтэй яаж харьцахаа мэдэхгүй, харьцахыг ч хүсэхгүй байлаа. Тэгээд би энэ хүнд би атаахад байна уу? Атаахлаас болоод надад ийм мэдрэмж төрөөд байна уу гэж өөрөөсөө асуух болсон юм. Хэдийгээр би гаднаа зүгээр байгаа мэт царайлж байсан ч тэр хүнтэй яаж харьцгаа сайн мэдэхгүй хിവэрэл байлаа. Энэ нь олон жилийн өмнө болсон яв гэх та. Би өмнө нь итгэлийн ах дүү нарт ярьж өгч байсан бах. Тэгээд би нэг хотод айлчилж очиход тэнд нэг итгэгч миний төлөө залбиран надад иш үзүүлэлэг өглөө. Энэ иш үзүүлэлгээр чи бүх хүмүүсийг ижилхэн хайрлах ёстой. Чамд энэ хайр дутаж байна гэсэн юм. Тэгээд Бурхан яг энэ мөчид надад миний харьцаж чадахгүй байсан тэр хүнийг энд хэлж байгаа гэдгээ ойлгуулсан юм. Магадгүй энэ нь тэр хүний буруу биш байсан байх л та. Гэхдээ л надад гимшиг сэтгэл төрж байлаа. Тэгээд би эзэн тийм ээ та энэ хүний тухай ярьж байгааг би мэдлээ гэж хүлээн зөвшөөрөв. Тэгэхэд эзэн тэр хүний урд нь надад үйлдсэн муу үйлдэлүүдийг нь би уучлж чадаагүй байгааг үүнээс нь болоод миний дотор энэ хүнд дургуутсах сэтгэл үлдсэн болохыг надад харуулсан юм. Гэхдээ эзэн намайг үүнээс чөлөөлсөн
Зүрх сэтгэлд минь амар амгаланг буцааж өгсөн. Бурханд талархал нь байг. Учир нь би тэр үед Библи унших бүртээ Бурханд таалагдахын тулд юу хийх ёстойг, түүнийг уурлуулахгүй тулд юунаас зайлсхийх ёстойг би мэдмээр байна гэж өөрөө өөртөө хэлдэг байлаа. Тэгээд би үүнийхээ хариултыг бичвэрээс хайдаг байсан юм. Унших бүртээ би өөртөө үүнийг хийн, үүнийг хийхгүй байх юм шүү. Библиэд гарч байгаа хүн ийм буруу зүйл хийсэн байна. Үүнээс нь би зайлсхийх ёстой юм байна. Бурханд таалагдах зүйлийг л би хүсэж байна гэдэг байр. Ингэж Библи унших нь миний хувьд өөрөө өөрийнхөө артааг олж засах нэг ёсны сургууль болсон юм. Учир нь би Бурханд таалагдахыг үнэхээр их хүсэж байсан болохоор хүмүүс миний зүрхийг, миний бодол санааг, миний сэтгэл доторхыг мэдэж чадахгүй. Харин Бурхан үүнийг танина гэдгийг би мэдэж байсан юм. Бурханыг хэн ч хуурч чадахгүй шүү дээ. Бид хүмүүсийн өмнө хуурамч царай гаргаж болгоч, харин Бурханы өмнө чадахгүй. Хэрэв бид хоёр нүүр гаргах юм бол бидний сүнслэг амьдрал зогсонгүй байдалд орж, бид сүнслэгээрч материал гарч урах шахахгүй. Тэгээд бид сэтгэл хангалуун биш болж, нэг зүйл л дутаад байгаа юм шиг мэдрэмж бидэнд байнга төрөх болно. Энэ нь бид шудраг үнэнч байхын оронд зүгээр л зөв үйлдэл хийдэг хүн болж харагдах гэснийх юм. Бурхан үүнийг чимээгүй харж байдаг. Тэр ивэхэ болж, дэмжлээ харуулахгүй, бидний залбирлыг ч сонсгоо болдог. Учир нь бид өөрсдийнхөө шудраг бус зангаас болж, өөрчлөгдөхийг хичээхгүй байгаагаасаа болж энэ саадыг босгосон болохоор. Учир нь асуудал зөвхөн алдаагаа хүлээн зөвшөөрөхөд биш, бас үүнийгээ өөрчлөх хэсгэд байгаа юм. Хэрэв би хэн нэгэнд дургүй байгаагаа мэдэрч, үүнийгээ таниж мэдэх юм бол би өөрийгөө өөрчлөх ёстой. Би төвчээртэй байж, тухайн хүнийг ойлгох гэж хичээн, түүнд хайраар хандах хэрэгтэй. Учир нь Бурхан намайг харж байгаа болохоор. Хэрэв би ингэж үлдэх юм бол Бурхан намайг ивээх болно. Заримдаа хүмүүс надаас Бурхан миний залбирлыг сонсохгүй байна. Яагаад вэ? Надад юу дутаж байна вэ? гэж асуудаг. Ийм тохиолдолд бид өөрсдийгөө хянаж үзэх хэрэгтэй. Магадгүй би хангалттай зөвхт байж чадаагүй байж болно. Магадгүй би өөрчлөгдөөгүй хിവэрэ байж болно. Магадгүй би бусдаас нууж буруу зүйл хийдэг, бусдыг хуурдаг байж болно. Хүмүүс үүнийг нь ажиллахгүй ч Бурхан бүхнийг харж байгаа. Тиймээс бид өөрсдийгөө энэ сул талаасаа чөлөөлөх ёстой. Эзний өмнө бүх буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийгөө өөрчилж чадахад минь туслаач гэж түүнээс гуйх хэрэгтэй. Ингэснээр бидний сүнслэг болон материаллык амьдралд дэвшилт гарах болно.